Орхон аймгийн хэмжээнд нийт 68 мянган их толгой мал төлөлөхөөс одоогийн байдлаар 1.8% нь төлөлөөд байна. Тухайлбал Баянөндөр сумын хэмжээнд 716 мал төлөлсөн бол Жаргаланд суманд 487 толгой мал төлөлөөд байна. Аймгийн засаг даргын 2019 оны А19 дугаар захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор Баянөндөр болон Жаргаланд сумын 11 чиглэлд хүн сүдэн аж ахуйн газар, сумдын засаг даргын тахын газар, эрүүл мэндийн төв, за нийгмийн даатгалын газар, мал эмнэлгийн газрын холбогдох мэргэжилтэнгүүд 2 дугаар сарын 14-өөс 18-ны өдрүүдэд малчт төрийн үйлчлэгийг хотонд нь үзүүлж ажилласан. За ингээд ажиллахад бол малчтаас тодорхой хэмжээний саналууд ирсэн. За мөн малчт маань бол нийт одоо бэлтгэсэн өвсийнхөө 80 гаруй хувийг бол зарцуулаад байна гэсэн ийм мэдээлэл ирсэн. Аймгийн хэмжээнд энэ жил 68 мянган толгой их мал төлөлнө. 2022 оны 3 дугаар сарын 2-ны байдлаар 1203 толгой мал төлөлж төлөв ажил 100% байна. За нийт төлөх малын 1.8% төлсөн. Малын зүү ус орогдол 45 толгой байна. Ерөнхийдөө мал аж ахуйн үйлжилт хаваржилт бол хэвэн байна. Одоогийн байдлаар Орхон аймгийн хэмжээнд мал төлөлт 100% байна. Харин малын зүү бус хорогдол 45 толгой байгааг холбогдох албаны хүн мэдээллээ.